За хайдаг баг. Хей, за сайн уу? Юу байна? Энэ л оног хэр болж өнгөрөв? Дэжгүй шүү. Солонгос хэл төгсөрч байна уу? Яаж энэ болж байна? Солонгос хэл сурч байгаа хамгийн муу сурч байгаа хүн би юм шиг байна. Тийм. За ямарсан надаас л дээр хаа. Таны ажиллаж байна. Оо ажилласан. Тийм явжлаа. За энэ 7 хоног хоёул 2 хоног болсон тийм ба. За тэгэхээр энэ 7 хоног арай жоохон өөр хоёлаа. Ер нь бол өмнө дандаа нэг урд өмнө одоо өмнөх 7 хоног болсон зөндөө олон мэдээнүүдийн яг 3-ыг сонгоод тэгээд 3-4 мэдээ сонгоод тэрийг ингээ нэлээд гүнзгий ярьдаг байсан тий deep dive. Гэхдээ тэрийг эхлэхээс өмнө өнөөдөр зүгээр яг одоо сүүлийн 2-7 хоногт болсон бас хамгийн сонирхолтой мэдээнүүдийг илүү нэг тийм одоо high level байдлаар чи нэг сайхан багцлаад нэг 5-6-ыг час хийсэн мэдээ бидэртэй хаваалцаач. За тэгээ би өнгөрсөн 7 хоногт болсон технологийн мэдээнүүдээс сонгож аваад нэг ер нь ямар хон мэдээлэлүүд болж өнгөрөө гэдгийг ярихыг хичээе. Тэр өнгөрсөн 2-7 хоногийн турш бол ер нь Apple, Samsung-тай холбоотой ялангуяа холбоотой мэдээллүүд их хөрнөлөө хүмүүсийн анхаарлыг их татлаа. Манай Unpacked бас тий Unpacked боллоо. Дээрээс нь нөгөө Mobile World Congress гээд бас Испаний Барселона хотод бас гар утасны дэлхийн гар утасны зах зээлийн хамгийн томоохон ивентүүд болсон. Энтэй холбоотойгоор бас мэдээлэлүүд ерөнхийдөө өрнөлөө. Тэгэхээр мэдээж бол нэгдүгээр тал бол Samsung бол өөрсдөө S26 загварын утсууд бол танилцуулсан. Тэгээд хүлээж ер нь хойшлол лээсэн. Тэгээд өнгөрсөн 7 хоногт бол релиз хийгээд гаргаж байгаа шиг байна. Онцлог хэд хэдэн зүйлүүд байсан. Мэдээж бол хамгийн ихнийх нь бол хамгийн их одоо анхны AI agent-ийг одоо фон буюу одоо хэмэл оюун ухааны эйжентиг одоо утсыг бол гаргаж ирсэн. Тэгээ энийг бол Apple уг нь бол бараг 2-3 жилийн өмнө одоо манайх ийм утас хийнэ те буюу таны утас таны өмнөөс бодоод үйлдэлүүд хийх боломжтой утсыг гаргана гэж хэлсэн болвол тэгээд эцсийн эцэд бол S26 энэ загварын утсыг бол гаргалаа. Тэгээ бас үүний онцлог S26-аас бас онцлог зүйлсүүд нь бол ультра загвар дээр бас нэлээд нэмэлтүүд гарч ирсэн байсан. Хамгийн бас онцлог зүйлс нь бол мэдээж одоо хүмүүсийн мэдж байгаагаар дэлгэц бол солигдож гарч ирсэн буюу одоо нөгөө хүмүүс одоо харагддгүйгээр буюу та ингээ миний утасны дэлгэцийг намайг утас оруулж байхад бол харах боломжгүйгээр бол одоо өөрчлөлтийг бол гаргаж ирсэн байгаа. За тэгээ мэдээж бол яг Samsung үүнтэйгээ зэрэгцээд бол өөрсдийн чихэвчтэй босод одоо шинэ загварын дэлгэцнүүдийг бол танилцуулсан байгаа. За үүний дараахан бараг өмнө юм уу 3 сарын эхээр бол Apple өөрсдийн шинэ бас бүтээгдэхүүнүүдэд танилцуулсан байгаа. Тэгэхээр энд нь юу багтж ийн вэ гэхээр за ер нь бол Apple миний зүгээр хараад байгаагаар Apple өмнө нь бол жоохон смарт жоохон өөр ангиллын одоо зах зээлд одоо тоглогч байхыг эрмэлздэг байсан болвол энэ жилээс бол илүү массын зах зээл рүү одоо хүрье гэсэн бодлогыг баримталж байгаа болов уу гэж миний хувьд бол хараад байгаа. Энэ нь юугаар илэрч байгаа гэхээр Apple-ийн 17i гэж ер нь Apple-ийн 17 загвараас илүү хямдхан гэхдээ одоо чанарын хувьд бол боломжийн $599 үнэтэйгээр бол Apple 17i-г бол танилцуулж худалдаанд нэвтрүүлсэн байгаа. Тэгээ энэ талаараас хоёлаа хайлт ярьж ирсэн. Үргэлжлүүлээд бол илүү бас нөгөө одоо сурагчийн одоо загвартай гэх үү те сурагчийн модельтэй буюу iPhone-ы чиптэй бол Apple-ийн Neo загварын бол одоо MacBook-ыг бол танилцуулсан байгаа. Энийг одоо хүмүүсийн ревюнээс харж байхад бол илүү оюутан сурагчид одоо хэрэглэх юм бол тэр чиглэлийн одоо хэрэглээнд бол илүү тохиромжтой гэж гарч ирсэн байгаа. Тэгээ энийг би илүү Америкийн сургуулиуд, ер нь сургалтын модель руу Apple-ийн Neo загварын MacBook-ыг одоо оруулах гэдэг нөө гэж би бол харсан. Тэгээд мэдээж Apple-ийн iPad бол M4 чиптэй iPad бол гарч ирсэн. iPad Air дээр M4 чипийг суулгаж одоо таблет компьютерийн одоо хослсон хэрэглээг бол нэвтрүүлж байгаа харагдчихсэн. Тэгээд мэдээж бол бас Apple-ийн MacBook дээр бол шинжилсэн одоо чипүүд орж ирсэн. Энэ дээр юу багтж байна вэ гэхээр M5 чиптэй MacBook Air, M5 чиптэй MacBook Pro загварын MacBook Pro Max загварын одоо шинжилгүүд бол хийгдчихсэн. За тэгээ үргэлжлүүлээд бол Meta болон Google-ийн хамтралууд яригдсан. Google Meta бол өөрсдийн гэсэн тус бүрийн хэмэл оюун ухааны хөгжүүлэлт явж байгаа. Бараг хэмэл оюун ухааны бас өрсөлдөгчдийн нэг. Гэхдээ дэд бүтц одоо буюу Google болон Meta-гийн чипний одоо хэлцээр бол хийгдсэн байгаа. Буюу Meta өөрсдийн одоо AI трейн хийхдээ Google-ийг бол Google-ийн компьютерийг бол ашиглана гэсэн тийм тооцооллыг бол ашиглана гэсэн юу бол хэлцээрийг бол хийсэн байна. Энэ бас нэлээд хүмүүсийн анхаарлыг татсан мэдээлэлүүд болж байна. За тэгээд
хамгийн эцэст нь гэх юм бол бас онцлог зүйл нь Amazon Европын орнууд руу илүү хүч мөнгө хайнаа гэсэн мэдээлэлүүд бол гаргасан. Тэгээ энэ нь юугаар бас эхэлж гинөө гэхээр Himalaya ухааны дата төвүүдийг бол дэд бүтцүүдийг бол Европод хөгжүүлнэ. Энэ нь бол хамгийн ихний орн нь бол Испани Барселона хотод бол 33 тэрбум долларын бол хөрөнгө оруулалтыг бол Amazon хийж байгаа. Энэ бараг 2000 гаруй ажлын байрыг шинээр нэмэгдүүлж томоохон дата бүтцийн бас одоо бүтээн байгуулалт болно гэсэн мэдээллийг бол зарлж ирсэн. Тэгээд мэдээж OpenAI Pentagonтой холбоотой мэдээллүүд бол бараг 2-7 хоногийн турш мэдээллийн одоо дээр байршлаа. За тэгвэл энэ бүх мэдээнүүдээс хамгийн дээрх 3 мэдээг хоёулаа илүү дэлгэрэнгүй ярих байгаа тий. Гэхдээ чиний хэлсэн мэдээнүүдийн хамгийн сонирхолтой надад бол Samsung-ийн Unpacked санагдлаа. Тэр гэхдээ privacy амар сонирхолтой ер нь бол фичер шүү тий. Тэрэн дээр бид нараас нэлээд цаг зарцуулж тэр юуг жоохон дэлгэрүүлж ярих гаргасан. Тэр яг миний ойлгочоор би яг тэрэн дээр бүтээгдэхүүн дээр мэдээж ажиллаагүй. Гэхдээ ерөнхийдөө нэг black screen ч юм уу те нэг тийм shade screen зүгээр нөгөө дээр нэг фильм байдлаар хүмүүс зүгээр тавьчихдаг штэ те утсан дээрээ. Тэгэх юм бол ингээд хүмүүс одоо хажуу талаас нь чиний утсыг одоо юу харж байгааг чинь бол харах жоохон боломжгүй. Гэтэ тэр чинь бол бас яг нэг тийм хамгийн бас тийм одоо сайн user experience бол биш. Яад бол жоохон одоо shadeтэй болчдөг учраас бууралцдаг учраас одоо тэр манай компани тэр гаргасан одоо тэр privacy юу нь болохоор яг display hardware level дээрээ тэр hardware level дээр яаж байгаа гэхээр угаасаа чам руу одоо ямар нэг юм тусгал үүсэхдээ тэр нөгөө нэг пикселүүдийн одоо тэр нөгөө нэг гэрлүүд л юу н асч унтарч байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр гэрлүүд тэр пикселүүдийн тэр гэрлийн гаргаж байгаа асч унтарч байгааг нь илүү одоо нөгөө нэг өөрчлөх боломжтой customizable болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр эхнийх нь фьючер нь болохоор зүгээр одоо тэр нөгөө нэг privacy тэр screen-ийг болохоор бүхэлдэн байдлаар чи асааж унтрааж болно. За тэрийг ингээд асаачих юм бол баруун талаас зүүн талаас харж байгаа хүмүүс харах боломжгүй. Бас дээрээс доороос харж байгаа хүмүүс ч гэсэн бас харах боломжгүй. Зөвхөн яг чигээрээ л харах хүн боломжтой. Тэр нэг хажуу тишээгээ харах тэр нөгөө нэг боломжтой тэр нэг англ байгааз тэр английнх нь тэр хэмжээг хамаагүй багасгачихж байгаа байхгүй юу 30%-аас хэдэн хөвчлөлтэй багасгачихж байгаа. Тэр нь болохоор эхнийх нь customization хоёр дахь нь болохоор чи бас app customization хийж болно. За зөвхөн одоо нөгөө банкны аппуудаа хэрэглэх ч юм уу эсвэл одоо social media аппуудаа хэрэглэх ч юм уу те ягаад бол зарим аппууд бол ингээд мэдээллийн хувьд илүү одоо sensitive те зарим нь бол тийм биш шүү дээ. Тэгэх юм бол чи app дотруудаа ингээд оронгуудаа за би яг банкныхаа app руу ороход миний энэ privacy screen болохоор автоматар одоо нөгөө гарч ирнэ гэдэг тийм тохиргоос хийх хэрэгтэй. Гурав дахь нь болохоор app дотроо тодорхой хэмжээний яг тэр лайнуудыг бас чи нөгөө нэг тэрэн дээрээ тэр privacy screen-ээ бас гаргах боломжтой. Тэр нь бүр сонирхолтой. Одоо чи за хаан банкныхаа app-ыг ингээ гаргаж ирэнгүүтээ яг мөнгө шилжүүлэх үедээ өөрийнхөө одоо нөгөө нэг кодыг хийх эсвэл үйлдэгдлийг хийх юм уу те эсвэл одоо кодоо хийх, пассвордоо хийх ч юм уу яг тэр балансаа харах ч юм уу те яг тэр одоо нэг хамгийн одоо нэг тийм sensitive мэдээлэлүүд байна шүү дээ. Тэр бүх мэдээллүүдээ бүр яг line item level-лэр бас нөгөө нэг privacy screen-аас customize хийх боломжтой гэж бол бид нар харж байгаа тийм. Өөрөө тохируулж болох боломжтой. Өөрөө тохируулах боломжтой. Тэр бол айгүй сонирхолтой. Тэгээд Samsung ч өөрөө угаасаа нөгөө нэг бид нар ч нөгөө Samsung Display Division байгаа штэ. Энэ дисплей бид нар өөрсдөө хийсэн. Тэгэхээр тэгээд дисплейгээ бид нар бас Apple руу мэдээж одоо нөгөө нэг зардаг байгаа тий. Тэгэхээр Apple ч гэсэн энэ энэ тохиргоог бол ерөнхийдөө бас өөрсөндөө тий оруулах баг бахаал гэж хүмүүс харж илээ тий. Тэгээ бас нөгөө Samsung чинь Gemini-с гадна ер нь бол Gemini дээр хөгжүүлж байгаа шүү дээ Himalaya ухаанаа. Тэгээд Perplexity-тэй бас хамтарч одоо олон AI-ыг бол жигэж ашиглах боломжтойгоор гаргаж ирж байгаа юм билээ шүү дээ тий. Apple одоо жишээ нь OpenAI-тэй нэлээд зуралцж байгаад дараа нь болохоор Gemini-тэй гэдэг шиг бас Samsung ч гэсэн яг нэг open ecosystem байгаа болохоор тий тухайн үеийн салбар дээр байгаа бид нарт одоо хамгийн дайжгүй дийлэг өгөх тий тэр ингээл бас нөгөө нэг LLM модулуудтай хамтран ажиллаад явчихна тий. Окей. За өнөөдрийн 3 сэдв юу вэ? Өнөөдрийн 3 сэдв. За эхний мэдээ нь болохоор Google Maps-ыг бид нар бүгд мэднэ. Тэгсэн чинь Google Maps Солонгост бас айгүй том нэг тийм бодлогын чанартай юу авсан гэхөө хилцлээ гэрээ авсан. Тий, одоо тэр гэрээн дээр одоо хожил авсан. За тэрийг бүгдээрээ яг юу болоод байна нэгдүгээрт ярина. Хоёрт болохоор за энэ бол мэдээж бараг хамгийн том мэдээ. Pentagon одоо яг албан ёсоор Anthropic компаниг supply chain-ийн
рисктэй компани гэж ол тодорхойлсон. За тэр яг юу болоод байна? Энийг ярина. За тэгээ 3 дахь буюу хамгийн сүүлийн мэдээ болохоор өмнө хөлөөс ярьж исэн Netflix гэдэг компани болохоор Warner Bros, Discovery гэдэг компаниг бол худалдан авах нь баг тодорхой болсон байсан боловч сая энэ 7 хоногийн өмнө энэ дийл бол ингээд нураад тэгээд өрсөлдөгч Paramount компани худалдаж авахаар боллоо. За тэгээд тэрийг хоёлаас дэлгэрэнгүй ярина. За тэгээ эхний мэдээ бол мэдээж маш одоо хоёуланд нь ялангуяа их нөлөөлөх үе за мэдээ байсан тий. Би маш баяртай байна. Би бол нээвэр үнэн хэрэглэж байгаа. Тэгэхээр өмнөд Солонгос улсад бол нээвэр болвол нэлийн хөгжсөн өөрсдийн дотоод экосистемийг бол хөгжүүлдэг. Нээврийн мапыг бол нэлийн наривчлалтаагаар хүмүүс ашигладаг. Ер нь гадаадаас ирж байгаа тий Монголоос ч ирж байгаа хүмүүс нь нээврийг л ашиглаж одоо Солонгост зүгчийг олдог байх гэж би бол боддог. Тэгээд саяхан бол нэг мэдээлэл гарсан нь бол одоо Google Map-ыг наривчлалтаар ашиглах боломжтой боллоо буюу яг таны хэлснээр нь бодлогын өөрчлөлтөн дээр гарч байгаа нэг зөвшөөрөл аваад байгаа шүү дээ. Тэгэхээр юун бодлогын өөрчлөлт гараад ирв ямар гэрээг ер нь Google Map талаас Солонгосоос авч чадав. Яг үнэ ярих юм бол засгийн газраас зөвшөөрөл авсан. За энэ юу гэсэн үг вэ гэхээр зүгээр энгийн ингээд утгаараа ингээд тайлбарлуул те. Хэрэглэгч талаас нь ингээд харах юм бол Солонгост ирсэн гадны одоо хүмүүс бүгд ерөнхийдөө бол мэднэ. Яадаг вэ гэхээр бид нар чинь угаасаа дэлхийд одоо баг хаач явсан Google Maps-ыг ашигладаг тий. Тэгэхэд Солонгост орж ирэнгуутаа Google Maps нь бол байна уу гэвэл байгаа. Тэгтээ Google Maps-аа ингээд онгойлгонгууд одоо нэг функц нь хамаагүй учир дутагдaltaй хязгаарлагдмал байдаг. Тэр нь яадаг вэ гэхээр чи зөвхөн баг автосны рафт харах боломжтой. Тэгэхэд ингээ алхах одоо рут харах боломжгүй тий. За тэгээд ингээд зарим нэлээд олон мэдээлүүд ерөнхийдөө харах боломжгүй. За тэгээд наривчлал нь бол ингээ хамаагүй нэг тийм одоо өндөр түвшин гэх юм уу те нарийн түвшин ингээд биш байдаг. Тэр нь юу гэсэн үг гэхээр Солонгос улс болохоор өөрийнхөө одоо энэ нэг одоо газрын зургийн энэ мэдээллийг гадаадын технологийн компанид болохоор хоёр янзаар өгдөг. Нэг нь болохоор одоо өндөр наривчлалтай байдлаар өгнө. Нөгөөх нь болохоор за өндөр биш наривчлалтай өгнө. Ерөнхий байдлаар өгнө гэж байгаа юм те. Тэр нь яг энэ техникийн утгаар юу гэсэн үг вэ гэхээр Google Maps болохоор өмнө нь одоо Солонгосын засгийн газраас энэ газрын зургийг авахдаа дандаа нэгийг харьцах нь 25,000 гэдэг одоо скейлтэй авдаг байсан бол одоо энийг болохоор нэгийг харьцах нь 5,000 гэдэг одоо скейлээр харьцаатай авах боломжтой болж байна гэсэн үг. Тэр нь ерөнхийдөө юу гэсэн үг гэхээр одоо зүгээр том зургаар ингээ харах юм бол тэр Google Maps чинь ингээд хамаагүй ингээ өндөр түвшинд ингээ хардаг байсан бол одоо хамаагүй нарийн түвшинд л хардаг болсон гэсэн үг. Тэгэхээр Google Maps-ийн наривчлал нь өнөөдөр одоо ингээ 5 дахин ерөнхийдөө өслөө гэсэн үг. Тэр нь болохоор чиний түрүүний хэлсэн Солонгосын өөрийнх нь одоо технологийн одоо маппинг бүтээгдэхүүнүүд буюу Naver, Kakao эднэртэй яг ижил түвшний одоо наривчлалтай ажиллах эрхээ авч байна. За зүгээр хальт ингээ таймлайныг хальт ярих юм бол энэ 2007 онд хамгийн анх Google за энэ нэгийг харьцах 5,000 одоо тий өндөр наривчлалтай энэ газрын зургийн эрхийг бол авахыг бол хүссэн байсан. Тэгэхэд бол засгийн газар тухайн үед бол үгүй гэжсэн. За гол шалтгаан нь болохоор үндэсний аюулгүй байдал гэж бол ярьж ирсэн. Тэгээ өөрийнхөө датаг болохоор одоо гадны технологийн компанид одоо үүлэн буюу те их орноосоо буюу одоо энэ Солонгосын газрын нутгаас өөр газар одоо Солонгосын энэ мапийнхаа одоо мэдээллүүдийг бол өгөхгүй гэсэн шалтгаанаар ерөнхийдөө бол татгалзаж ийсэн. 2016 онд гэхэд бол бас Google дахиад нэг хүсэлтэд гаргасан боловч тэр үед бас дахиад татгалцал аваад за тэгээд хамгийн сүүл буюу энэ 2025 онд 2 сард бас дахиад хүсэлтэд өгөхөд энэ нь ингээд сүүлийн 1 жил ингээ үргэлжлээд дөнгөж сая 2026 оны 2 сарын 27-нд засгийн газар энэ эрхийг одоо өглөө. Тэгэхээр одоо жишээлбэл би ингээд Google Naver ашиглаж байгаад Google Map ашиглахаар ер нь Google Map дээр жоохон төрөлтөд байдаг байхгүй. Тэгэхээр миний дараагийн асуух байгаа асуулт тавлах муу юм чи төрөлтөх байх. Тэгээд асуух гэдэг асуулт нь 2007 оноос хойш гээд та сая ярьлаа. Тэнгүүд яагаад ингээд Google Map Солонгост энэ эрхийг авахгүй гэж ингэж улаарад байгаа юм байна. Тэгтээ тэргүй Солонгост ингээд бүр 100% наривчлалтай ажилдаг өөрсдийнх нь хэрэглэж байгаа платформ байхад яагаад одоо ингэж энэ эрхийг шилжүүлж авч байгаа юм бэ? За ер нь яагаад Google хүсээд байна вэ гэдэг дээр бол зүгээр том зургаар нь харах юм бол Google дээрөөсөө л одоо мэдээлэл хэрэгтэй тий дата хэрэгтэй. Тэгэхээр Google чинь өөрөө энэ жил түүхэндх хамгийн өндөр орлогынхоо
одоо тайлангаа тавьсан. Тэр нь 400 тэрбум долларын орлоготой юм компани болсон байгаа. Тэгэхээр 400 тэрбум доллартай орлогынх нь 300 тэрбум нь болохоор энэ Google-ийн одоо services буюу үйлчилгээнүүд нөгөө 100 тэрбум доллар нь болохоор Google-ийн үүлэн технологи Google Cloud байгаа. За тэгэхээр энэ 300 тэрбум доллараа дотор нь ингээ хуваагаад үзэх юм бол энэ чинь нөгөө нэг хамгийн гол тэр нөгөө ads тэгээ search за тэгээ YouTube ингээ явж байгаа. Яг өөрийнхөө тайлан дээр бол Google Maps гэл бол задраа бол гаргадаггүй. Гэхдээ энэ Google Maps чинь яг одоо энэ Google search тэгээд энэ Google Ads эдрээга ерөөхдөө одоо нөгөө нэг support хийгээд дэмжиж явж идэг ерөөхдөө нэг чухал одоо технологийн бүтээгдэхүүний нэг. За яг Google Maps-аас яг одоо хичнээн хэмжээний орлого авдаг вэ гэдэг нь бол яг officially бол байхгүй. Гэхдээ хүмүүс аналистууд юу гэж харж байгаа нөхөр нэг жилд бол нэг 25-аас 30 тэрбум доллар бол Google Maps-аас орж ирдэг гэж байгаа. Яадаг вэ гэхээр чи Google Maps мэдээж бүгд хэрэглэжсэн. Тэрбум доллар уу? 30 тэрбум доллар жилд. Google Maps чи ингээ онгойлгонгууд одоо өлсөд онгойлгонгууд за ойр хавьд одоо ямар ресторанууд байна вэ гингод ресторанууд ингээ pop up хийдэг штэ. Pop up хийж гинэ гэдэг чинь чи Google цаана тэр ресторануудаас мөнгө авч байгаа байхгүй. Тэр чинь бас нэг төрлийн ингээ айз байгаа За өнөөдөр чи Uber Kakao бол өөрийнхөө map-ыг хэрэглэж байгаа. Гадаад чи Uber ингээл хэрэглээл DoorDash эдрээ одоо ингээл хоол худалдаа авахад тэр бүх API тэр цаана байгаа Maps чинь болохоор Google ингээ нөгөө нэг өгч байгаа байхгүй Тэгэхээр тэр нь бас B2B байдлаар одоо Uber DoorDash буюу Монголд ч гэсэн баг тэр нөгөө химнээс бас авдаг UB Capital-аас тэгээ тэрнээс бас ингээ мөнгө орж ир. Ингээд юу н янз бүрийн байдлаар Google Maps-аар өөрөө бол ингээ мөнгө авдаг юм бол тэгэхээр том зургаар ингээ хараад үзэх юм бол Солонгос улс чинь өөрөө маш өндөр хөгжилтэй одоо 55 сая хүнтэй дэлхийд одоо эдийн засгаараа ихний 10-т байгаа энэ орон нутагт Google Maps чинь өөрийнхөө одоо энэ эзлэх хүнтэй байна гэдэг чинь өөрөө бас маш чухал учраас Google Maps маш их өсөж байна л гэж харж байна Google-тэй. Тэгэхээр одоо таны ер нь хувьд ер нь Google Map-ыг Солонгост ашиглах төлөвтэй байна уу? Ер нь одоогийн байдлаар Google Maps орж ирэхээр ер нь ямар өөрчлөлт гарна гэж та зүгээр харж байна вэ? Би бол хэрэглэж штэ. Би ч одоо Never Map-ыг бол хэрэгэлдэг. Гэхдээ энд хоёр зүйл байгаа. Яг гадаадаас хамгийн анх Солонгост ингээд орж ирж байгаа хүмүүс бол тэгтээ тэргөө Google Maps хэрэглэмээр байгаа. Тэгэхээр тэр хүмүүст бол эн чинь айгуу чухал. Хоёулангийн хувьд бол бас тодорхой хэмжээнд ингээд Солонгост удаан амьдарсан. За тэгээд ерөнхийдөө Never Map, Kakao Map эдрийг бол айгуу дайггүй ингээ хэрэгэлдэг болцсон Тэгтэл бас энэ дотоодын бүтээгдэхүүнүүд бол бас яг 100% одоо англи хэл дээр бүх шилжилт нь бол ороогүй байгаа. Тэгтээ Google Maps чинь өөрөө маш том одоо өрсөлдөгч болж ирж байгаа. Тэгээд сая яагаад энэ 2026 онд Google Maps-ийн эрхээ авч чадсан бэ гэхээр энэ Солонгос улс чинь өөрөө Америктэй одоо стратегийн худалдааны айгуу том одоо түнш тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нийт одоо Солонгос улс чинь нэг жилийнх нь экспортынх нь ер нь бол экспорт driven одоо улс шүү дээ Тэгэхээр нийт экспорт нь нэг 700 тэрбум доллар гэж би сонссон. Тэгэхээр 700 тэрбум долларын нь бараг 18% буюу одоо 120 тэрбум доллар нь болохоор экспорт нь Америк руу гаргадаг. Тэгээд тэр дотор нь хамгийн чухал хоёр бүтээгдэхүүн нэг нь болохоор мэдээж машинууд байгаа. Цахилгаан машинууд EV одоо нөгөө Hyundai, Kia эднэрийн хоёр дахь нь болохоор одоо манай хагас дамжуулагч бас SK Hynix. Тэр дундаа хамгийн чухал нөгөө HBM гэдэг high bandwidth memory гэдэг. Тэгээд сая нөгөө Trump администрацаас болохоор Солонгос улсад бас нөгөө нэг трейд тариф тавиад тэр нь болохоор 25% гээд тэгээд 25% хувийнх нь доторх нэг бас нөгөө хилцээрүүдх нэг нь болохоор одоо энэ Америкт байгаа одоо Америкийн технологийн компаниудыг Солонгос доторх одоо тэр өрсөлдөөнийг тэгш хэмжээтэй байлгая гадуурхахгүй no discrimination гэдэг тэр юу орж ирсэн. Тийм ч учраас Солонгос улс бас тодорхой хэмжээний шахалт аваад тэгээд яхаарахгүй ингээд гадаадын технологи бол оруулж ирж байгаа. Нөгөө талаас болохоор яг бас нөгөө tourism аялал жуулчлал тэр талаас нь бас ер нь бол харж илээ. Тэгэхээр яг нэг талаас бол ингээд өрсөлдөөн байх тусам одоо энэ map-ууд технологиуд чинь ерөөхдөө илүү сайжирна. Тэгэхээр эцсийн хэрэглэгчтэй бол миний бодлоор эерэг гэж харж байна. Яг нь Солонгос улсын өмнөөс харж байгаа гол одоо concern санаа зовж байгаа зүйл нь бол мэдээж Солонгос улсын хүмүүсийн өөрсдийнх нь одоо дата
Тэгээ тэр датаг бол яг Солонгос улс дотроо барих юу бол гаргасан юм билээ. Тэр клоз дотроо бол ямарсан хамгаалж байгаа. Тэгэхээр Google Maps-ыг хэрэглэж байгаа бүх солонгосчуудын тэр дата бол ямар ч байсан Солонгостой байна. Тэгээд Солонгос улс хэрвээ хизээч Google Maps-ыг буцаад 25,000 буюу одоо тэр нөгөө ерөнхий наривчлалтай газрын зураг руу буцаад оруулах эрх нь бол өөрөнд нь бас байгаа юм лээ. Ялч нөгөө өнгөрсөн зунаас эхлээд эдемэний засгийн газар бол Америк нэгдсэн улстай хамтралын төвшин болол харьцангуй ихсэж ирсэн те. Энэний бас нэг илэрлэл нөгөө эндхийн Naver юутай холбогдож эхэлсэн байгаа тийм. OpenAI-тай холбогдож OpenAI-тай холбогдож хэмэл оюуханаа хөгжүүлж эхэлсэн байгаа. Тэгээд энэ зунаас ч гэсэн ер нь Америкийн компаниудтай харилцаа нэлээд идэвхжиж байгаа шиг байна. Үүний нэг илэрлэж гэсэн ингээ Google Maps-аар гарч байгаа шиг байна. Тийм ч учраас одоо юм өрсөлдөө ингээд бий болж байгаа учраас чи анзаарсан байх Naver Kakao Map гэдэг хүртэл ингээд нэлээд foreign friendly ингээд зарим ингээд функцүүд нь одоо ингээд англи болоод байгаа хөө тэр нь бүр яг надад мэдрэгдээд би ч хамгийн гол мэдэрдэг хүн Солонгос л байхгүй болохоор тэгээд надад бол айгу дажигвал санагдаад байгаа шүү дээ. За энэ айгу том мэдээ. За Pentagon дөнгөж сая Anthropic компаниг supply chain risk-т ингээд орууллаа гэж байгаа. Гэтэ энд яг эхлээд юу болоод энэ чи нэг жоохон зураглалын нэг тавиад өгөөч. Бодоод үзэхээр энэ нэг Pentagon миний бодлоор зүгээр Pentagon эсвэл Anthropic-ийн асуудал биш болчлоо л доо. Бүр ингээд яг том зургаар нь хаваад үзэх юм бол ер нь хэмэл оюун ухааны хяналтыг хэн тогтоох вэ гэсэн өрсөлдөө яваадах шиг байна. Тэгээ яг ингээд жоохон хараад үзэх юм бол энэ онд ер нь хуулийн ярьдаг AI action plan гарсан гэж бодоод үзэх юм бол ер нь 2024 оноос эхлээд Anthropic Cloud Америкийн зэвсэг түвшин буюу батлан хамгаалах яамны үйл ажиллагаанд оролцох эрхийг бол авсан юм бэлээ. Үүн дээр ингээд хамтраад ер нь ямар чиглэлд яаж хамтрах вэ одоо амжилтлах вэ те гэдэг гэрээг бол аль хэдийн 2024 оноос хойш ингээд байгуулад системтэйгээр бол юунда нэвтрүүлээд одоо зэвсэг түвшний үйл ажиллагаанд бол нэвтрүүлээд эхэлчихсэн байсан. Тэгээ яг олон улсын геополитикийн нөхцөл байдал ингээ хурцтаад ирсэн ер нь зэвсэг үйл ажиллагаа Америк нэгдсэн улсаас Иран руу ингээд одоо явуулсан зэвсэг үйл ажиллагааны юу бол харилцаа нэлээд хурцтаад ирсэн. Тэгэд яг үүнтэй зэрэгцээд бол энэ нөгөө Anthropic-ийн асуудал бол хөдөж гарч ирсэн. Уг нь бол энэ асуудал чинь 1 сард эхэлсэн юм байлээ. Яаж эхэлсэн бэ гэхээр нэг талаас бол Пентагоны зүгээс шууд 3 хоногийн дотор Anthropic-ийг энэ юунда гэрээндээ өөрчлөлт оруулаа гэдэг одоо шахалтыг бол үзүүлсэн юм байлээ. 3 хоногийн дотор өөрчлөлт оруулж чадахгүй бол Anthropic-тай харилцаа ер нь бууруулнаа гэдэг шахалтыг үзүүлсэн. Энэ нь ямар шахалт байсан бэ гэхээр Anthropic болон Pentagon Америк нэгдсэн улсын засгийн газар хоорондын байгуулсан гэрээнд ер нь lawsuit буюу хуулийн дагуу бол бүх зүйлсийг хийх хэрэгтэй гэсэн одоо юуг бол заалтыг бол зөвшөөрөх хэрэгтэй гэсэн Anthropic-ийн зүгээс бол Pentagon-ы зүгээс бол Anthropic тэр саналыг бол тавьж исэн юм байлээ. Тэгээ энэ гэрч аль хэдийн хийгдсэн байгаа. Тэнгүүд Anthropic бол 3 хоногийн дотор бол тэр бүх одоо шинжилтүүдийг бол хийж амжихгүй буцаагаад эргүүлээд Pentagon руу юу гэж тавьсан бэ гэхээр бид нар бол гэрээний дагуу бол Америкийн батлан хамгаалах яамны бүх одоо юуг бол зөвшөөрж байгаа үйл ажиллагаанд бол Anthropic-ийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг бол зөвшөөрж байгаа. Энд нь ашиглахыг бол зөвшөөрж байгаа. Гэхдээ үндсэн 2 шалтгаанаар бол ашиглуулж чадахгүй гэсэн юуг бол тавьсан юм билээ. Яг үнэн. За тэр хоёр нь юу байсан бэ? 2 шалтгааныг бол тавьсан билээ. Тэр хоёр нь юу байсан бэ гэхээр нэгдүгээрт бол массын зориулт одоо массыг буюу Америк нэгдсэн улсын иргэдийг одоо тагнах зорилгоор энэ дотоодын мэдээллийг бол ашиглан ямар нэгэн одоо дайн эсвэл бол ямар нэгэн тагнуулын холбоотой мэдээлэлд бол энэ ашиглалтыг бол хийж болохгүй. Тэгээ энэ нь юу гэдэг аа гэхээр зөвөр энгийнээр тайлбарлах юм бол Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яам ямар нэгэн доминоос эсвэл ямар нэгэн платформоос бүх иргэдийн дата мэдээллийг худалдаж аваад эсвэл цуглуулж аваад үүнийгээ боловсруулад тагнуулын чанартай эсвэл зэвсэг түвшний чанартай мөргөлдөөний чанартай зүйлсд бол ашиглуулахгүй гэдэг нэгдүгээр шалтгаан байсан. Хоёрдугаар шалтгаан нь болохоор энэ бас их сонирхолтой заяа. Өөрийгөө удирддаг weapons буюу одоо энэ хүний ямар ч оролцоогүйгээр шийдвэр гаргах боломжтой зэвсгүүдэд бол Anthropic-ийн бүтээгдэхүүнийг ашиглуулахгүй гэсэн юу бол гарсан. Мэдээллийг бол тавьсан. За тэгээ яг энэ шалтгаанаас улбаалаад Пентагон үгүй. Тэгээ бид нар өөрсдийнхөө одоо үйл ажиллагаанд
танаа бүтээгдэхүүнийг яаж ашиглахаа өөрсдөө мэднэ. Танахыг гэрээ хэлцлийн дагуу та эдийг ашиглаж байгаа бол зэсвэт хүчний үйл ажиллагаанд бол ямар нэгэн технологийн компани Америкийн нэгдсэн улсын бүхий л зэсвэт одоо хүчний үйл ажиллагаанд бол нөлөө үзүүлэхгүй. Та нараар өдөрдүүлэхгүй гэсэн ерөнхийдөө шууд мэдээллийг бол гаргачихсан. За тэгээ яг үүнтэй холбоотой бол ер нь 3 сарын турш ингээд нэгийг хилцэл хийсэн нэг жоохоо ингээд шүүхэд өгсөн юу бол ажиглагдсан. За тэгээд үүний үр дүнд юу болж байгаа гэхэлэр ер нь Пентагоны зүгээс анхааруулад байсан. Дональд Трамп ч гэсэн ер нь бол хэлжсэн. Антропикийг supply chain risk буюу Америкийн нэгдсэн улсын одоо үндэсний аюулгүй байдал занал хийлж болох үз харж ихсаалтанд бол оруулнаа гэсэн мэдээллийг бол тавьж исэн. Тэгээд яг энэ подкастыг бичиж байгаа гэдэг чинь 3 сарын 5-ны өдөр буюу өчигдөр албан ёсоор Антропик компаниг буюу хамгийн анхны дотоодын компаниг Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдалд одоо занал хийлсэн гэдэг листэнд бол жагсаалтанд оруулж байна. Тэгээд Антропикийн зүгээс бол даваа заалн шүүхтнэ гэсэн мэдээлэл бол гаргаж байна. За баярлалаа. Өдөр болгон ерөөхдөө баг мэдээ ингээд хувьсаа өөрчлөгдөд байна тий. Гэхдээ зүгээр том зургаар ингээд инженеэр ярих юм бол Америкийн засгийн газар өөрийн доор байгаа бүх одоо аж ахуйн нэгжүүдэд тэр дотор чинь зөндөө олон яамнууд байгаа шүү дээ. Тэрнийх нь нэг яам нь болохоор одоо энэ Department of War гэдэг тий. Баталгаа хамгаалах яам гэх юм уу? За энэ бүх нэгжүүдтэй болохоор cloud-ыг бол хэрэгжилж байгаа. Cloud-ын технологиг. Cloud-ын технологи бол хамаагүй хүчтэй юм шиг байна. Одоо ингээд бусад LLM-тэй харьцуулахад өгөгдөл боловсруулах тал дээр тийм хамаагүй сайн. За тэгээд cloud-ын технологи болохоор засгийн газар чинь дотроо болохоор classified angle гэж байгаа. Одоо ингээд маш нууц тусдаа хөгжүүлсэн тийм маш нууц дата гэж байгаа байхгүй юу? Classified documents. Тэр documents руу ирэх авсан Америкийн ганцхан компани өнөөдөр cloud. Тэгэхээр cloud өнөөдөр Америкийн одоо маш нууц одоо хамгийн нууц тийм мэдээллүүд рүү ерөөхдөө бол одоо ирэхээ авсан компани байгаа байхгүй юу. Тэгэнгუთ чиний түрүүний хэлсэн шиг за ингээд дайн дажин гарангууд засгийн газар болохоор нэг 100-аад use case гаргасан юм шиг байгаа. Одоо cloud-ын технологи бид нэр ийм 100 байдлаар ашиглах хэрэгтэй гэдэг. Тэр 100-ных нь 98-ыг бол одоо инженеэр хэлэхэд Anthropic бол ингээд зөвшөөрч байгаа. Хоёр дээр нь зөвшөөрөхгүй гэж байгаа байхгүй юу. Тэрнийх нь нэг нь болохоор autonomous одоо өөрөөгөө удирдах чадвартай зэвсэг гэж байгаа те дрон. Тэгээд хин Дари Амаде болохоор энэ технологи хаачгүй байгаа те. Энэ өөрөөгөө энэ бол маш ярьсан юм тийм. Би яг тэр ярьсан гэж байгаа байхгүй. Тэр бол айгүй аюултай гэж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар болохоор яг нөгөө нэг 1984 он гээд одоо кино шиг domestic mass surveillance буюу дотоодынхоо бүх одоо Америк хүмүүсүүдийг ингээд тагнах боломжийг өнөөдөр л одоо боломжтой болж байгаа юм лээ технологи хүчээр. Өмнө нь бол энэ бүх дата байдаг л байсан. Гэхдээ энэ датаг ингээд бүгдийг ингээд яг боловсруулад яг хүнийг ингээд одоо нэг хүн бүрээр нь ингэж тагнах одоо тим хэмжээний одоо калибр бол хийж гараагүйсэн тий. Тэгэхэд өнөөдөр cloud-ын технологиор бол ингээд бий болох боломжтой. Тэгээд хэрвээ үнэхээр энийг зөвшөөрөх юм бол cloud-ын талаас энийг зөвшөөрөх юм бол эн чинь democratic одоо эн чинь бүр value дээр очиж байгаа байхгүй тий. Демокраси энэ ч одоо арчлал бараг үнэн үү тий. За тэгэхээр миний дараа асуух гэдэг асуулт чинь яг энэ дээр л байна л да. Хоёр талын үзэл бодлыг чи эхлээд нэг жоохон тайлбарлаад. За тэгээд чи эхлээд бас ингэ хэлсэн тий. За засгийн газар ямар нэгэн технологиг яаж хэрэглэх нь хэний шийдвэр юм бэ? Энэ технологиг одоо хангаж өгж байгаа ханган нийлүүлэлтийн технологийн компани дээр шийдвэр байх хэрэгтэй юм уу? Эсвэл энэ чинь одоо Пентагон буюу засгийн газрын шийдвэр байх хэрэгтэй юм уу тий? Ер нь бол одоо тэрэн дээр л баг энэ нөгөө нэг лоссуудад явагдах бах тий. Тэр хоёлаа таны хамгийн сүүлийн асуултанд эхэлж хариулаад тэгээ хоёлаа үргэлжлүүлээд ер нь байр суурь ямар байна вэ гэдгээр авчи. Тэгээ миний одоо ингээд зөв өнцгөөс харахад заяа. Миний мэдж байгаагаар ер нь аливаа улс орныг заяа үндэсний аюулгүй байдлыг хангах 3 зүйлс байдаг. Үүний 3 зүйлсэд нэг нь яалтчгүй зэрэг одоо батлан хамгаалах хүч бол орж ирдэг заяа. Тэгээд хэрэв үндэсний аюулгүй байдал яригдж байгаа ямар нэгэн дайн дажинтай эсвэл ямар нэгэн хуцтмал байдал үүссэн тохиолдолд бол
ямар нэг компани эсвэл иргэн хүн ам биш үндэсний ашиг сонирхол хамгийн нэгдүгээр тавигддаг. За. Буюу улс орны эрх ашиг бол гадаад бодлогын номер 1-т бол тавигддаг. Тэгэхээр юу гэх гээд байна вэ гэхээр миний харж байгаагаар засгийн газар буюу батлан хамгаалах яам ямарваа нэгэн технологийн компаниас үйлчлэг авч байгаа бол тэрийг технологийн компани хүлээн зөвшөөрсөн бол ямар үйл ажиллагаанд зориулж ашиглах нь засгийн газрын эрх буюу тэр улс орны үндэсний эрх ашиг байна гэдгийг илэрхийлээд байна. Гэхдээ тэр засгийн газрын эрх нь тэр тухайн улсынхаа одоо үндсэн хуулиас зөрчилдөг яах вэ? Зөрчилдөг яах вэ? Тэр дээр бол яг дараа юмуд яриад байгаа шүү дээ. Надад ч ихтэй бас тайлбарладаг. Юу гэх гээд байна вэ гэхээр хуулийн одоо энэ ярьж байгаа кейсүүд чинь зүгээр нэг энгийн кейсүүд биш. Зүгээр энгийн нормал те өдөр тутам тохиолддог асуудал биш. Одоо зэвсэгт мөргөлдөөн одоо дайн гэж бол одоо үг ашиглаад хэрэггүй бах зэвсэгт мөргөлдөөн ч юм уу те эднэрийг ярьж байгаа тохиолдол олон улсын харилцааны онол талаасаа хууль бол ямар ч одоо юугүй хүчгүй буюу үндэсний эрх шиг нэгдүгээр тавигдаад эхэлчихдэг. Тэр хугтхууныг Пентагон ер нь гаргаж ирээд байгаа юм. Гэхдээ Пентагоны одоо ингээ байр суурьлогоор тэнгууд Пентагон бас юу гэдэг байгаа гэхээр учир зүггүй нэг те Америкийн хэдэн сая хүний дата мэдээллийг боловсруулалтанд ингээ авнаа гээгүй шүү дээ. Мөн дээрээс нь учир зүггүй ингээд зэвсэгт мөргөлдөө үүсгэн гээгүй. Ямар нэгэн кейс тохиолдсон тохиолдолд тэр хиймэл оюун ухааны үйлчлэгийг ашиглах эсвэл тэр үйлчлэгэнд нэвтрэх эрх засгийн газар буюу батлан хамгаалах яамд өөрсдөд нь байх ёстой. Хинээрч одоо заалах ёсгүй гэсэн үндсэн одоо байр суурийг илэрхийлээд байгаа. Тэгвэл нэг талаараа Дарио Модигийн та тэр ярилцлагыг үзсэн гэж тэгж штэ. Тэнд маш сонирхолтой зүйлсүүдийг ярьж байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр Америк нэгдсэн улсын одоо нэгдсэн улсыг нэгдмэл ойлгож байгаа хамгийн нэг зүйл бол ардчлаа. Тэ бидний энэ ардчлалынхаа үнэт зүйл рүү дайрах гэдэг юм биш үү? Тэртээ тэргүй антропик ч гэсэндээ улсаар үндэсний аюулгүй байдлын хамгаалахын тулд улс орныхоо эрх ашиг хамгаалахын тулд засгийн газартай хамтарч ажиллая л гэсэн штэ. Наад 98% чинь за 99% чинь асуудал дээр бүгд нэгдэж байгаа. Та хэдийн дагуу явъя. Гэтэ 1% дээр чинь хилцээр их ёстой. Яагаад гэх юм бол яг таны сая хэлсэнчлэн ялангуяа тэр weapon гэдэг дээр одоо тэр weapon-ыг ашиглах юм бол эрх мэдлийн хамгийн түрүүнд эрх мэдлийн нэг төвлөрөл үүсгээд байна штэ. Тэр конопиг дарах гэж байгаа нэг хүнд бүх эрх мэдэл шилжээд байна. Яагаад гэх юм бол нэгдүгээр нь lawmakers буюу энэ хууль эрх зүйн орчин чинь хэмэл оюун ухааныг гүйцэхгүй байна. Эрх зүйн ингээд зохицуулт чинь гүйцэхгүй байна. Хоёрдугаарт бид нар ч өөрсдөө энэ өөрийгөө өдөртдөг одоо зэвсгийг яаж ашиглах талаар яаж одоо контрол хийх талаар мэдлэггүй байна энэ чинь засгийн газрын биш надад баг ингээд чаленж болж байна энийг ингээд сул тавьж болохгүй тэгэхээр энэ чинь илэрхийлээд байгаа. Тэгэхээр тэр талаас ингээд харахаар энэ чинь Дарио Амадо зүгээр бодлоо л илэрхийлэх нөө гэхээс энэ тех компани тухайн шийдвэрийг гаргах эрхгүй юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр би бас тодорхой хэмжээнд хамтай бол яг санал нэг зүгээр тэр шийдвэрийг хэн гаргах вэ гэхээр конгресс гаргах хэрэгтэй тийм. Конгресс хуулиар батлуулах хэрэгтэй. Зүгээр яг асуудал нь энд юу вэ нөхөр яг чиний хэлсэн шиг конгресс нь дэндүү удаан хөдөлж байна тийм. Хууль нь дэндүү удаан байна. Тэгээ технологи нь хамаагүй хурдан байна. Тэгэхээр энд нэг тийм орон зай gap яг үүсэж байна. Тэгэхээр энэ gap-ыг өнөөдөр хэн одоо фил хийх вэ, дүүрэх вэ гэхээр тех компани байгаа л та одоогийн байдлаар тийм. За энэ ч маш сонирхолтой л асуулт. Бас нэг амар сонин ингээд хандлага ажиглагдсан. Гинт ерөнхийлөгч бас ороод ирсэн те. Нөгөө 3 хоногийн ингээд хугацаа өгсөн чинь бараг 4 хоног дээрээс нь Дональд Трамп жиргээд эхэлсэн байлээ. Ер нь антропиктэй хамтарч ажиллах засгийн газрын бүх байгууллагуудыг антропикийн үйл ажиллагааг цуцлахыг шаардж байна гэсэн мэдээллийг гаргаад ирсэн. Гэтэ миний бодлоор антропик Клаудыг одоо суллахад гэх юм уу? Бас хугацаа шаардлагатай юм шиг байлаа тий 6 сараас жилийн хугацаа шаардлагатай. Яагаад гэх юм бол бүх суур юмнууд нь Клаудтай нэгт ингээ холбогдсон яваад байгаа юм билээ. За тийм байна.
Тэгэхээр энэ маш сонирхолтой. Хоёлаа энэ дээр дахиад ганц хоёр удаа баг орох хаа. Тийм. Угаасаа нөгөө хэлцээрүүд нь байн ингээ өөрчлөгдөж одоо өнөөдөр ч гэсэн ингээ шинэ акт гарсан байлээ. Хоёлаа тайтлаа өөрчилсөн шүү дээ. Өнөөдөр. Яагаад гэвэл өчигдөр орой supply chain risk-д орсон. Тэгэхэд 2 хоногийн өмнө болохоор ширээн дээр хэлцээр хийгээ явчихсан те буцаад. Тэгэхээр энэ юу болох нь? Хоёлаа нэг юм анзаараа яриаг орхисон байна. Нөгөө OpenAI ч бас сайн малтмын энэ дээр бас мэдээж байлгаа. Сүр болж орж ирж байгаа. Тэгж санагдсан. Тэгээ зүгээр хальт жоохон дурдах юм бол надад бол сайн малтмын жоохон ингээд хөрвөөд байгаа юм шиг санагдсан. Яалтчгүй нөгөө өрсөлдөөнийхөө юугаар хуулиар нэг яг ийм боломж гарч ирсэн энэ дээр нь Пентагонтай хамтраад ажиллажмаар байдаг. Нөгөөс талаасаа ингээд масын харж байгаагаар одоо антропикийн энэ хоёр зарчмыг дэмжижмээр байдаг. Тэгээ нэг талд очиод ингээд тэ гэрээ байгуулад баг ингээд нууц хэлцээр хийгээд явж байгаа юм шиг ажиглагдчихлээ. Нөгөө талд очиод антропиктэй антропикийг бид нар дэмжиж байгаа гэсэн байр суурь ажиллаж илээ. Тэгээ энэ дээр бас нөгөө Дарья Медийн нэлийн шүмжилж илээ. Цаа чи шууд зөвшөөрөх гээд орсон чинь ChatGPT гийн нөгөө нэг Epic uninstall хийж байгаа хүмүүсийн 275% өссөн хүмүүс ингээ тийм Apple дээр юу яасан шүү дээ. Cloud чинь нэгээр гарч ирсэн шүү дээ. Cloud нэгээр гарч ирж ирээд бас маш сонирхолтой зүйлүүд болжлаа ах шиг тийм. Гэхдээ энэ чинь бас айгүй том дийл ахгүй юу? $200 сая дийл шүү дээ. Pentagonтэй. Тэгэхээр бас тэнд маш их мөнгө сэрэгж чинь тийм. Тэгээд дахиад ганцхан юм хэлэхэд ер нь энэ одоо энэ хэмэл оюун ухаандах зэвсэгдгийн одоо хөрөнгө оруулалтад нэлийн одоо энэ эргэлж байгаа мөнгө зах зээл нэлийн өсөж байгаа юм байлээ. Одоогийн байдлаар 2030 он гэхэд энэ хэмэл оюун ухааныг энэ зэвсгийн салбарт ашиглах мөнгөнд бол 100 сая орчим болтлоо 2030 он гэхэд болно гэж аахгүй. Тэгэхээр одоогийн байдлаар 20 хэд болно гэдэг чинь бараг 5 жилийн дотор 4 нугарч байгаа байхгүй тий. Энэ он гарснаас хойш хамгийн өндөр өсөлттэй хувьцааны салбар энэ дроны салбар байсан. Тэгэхдээ дрон дотроо амар сонирхолтой. Дрон дотроо бага үнээр дроны зэвсгийг интерсепт хийж одоо дроны зэвсгийг ингэж одоо интерсепт хийдэг компаниудын сток хамгийн өндөр өссөн байхгүй шин амар сонирхолтой. Тэгээ энийг хоёлаа баг юу гарахад дахиж нэг задлж ярих хаа. Яг нөгөө эцсийн шийд гарахт нь хэлцээр хоёр талд яг бат ингээд юу яахт нь гарахт нь дахиж дэлгэрүүлж ярина бах гэж бодож байна. За сүүлийн мэдээ рүү гарах. За сүүлийн мэдээ болохоор хоёлынгийн 2 сарын өмнө баг ярьж ирсэн мэдээлэл байгаа. Netflix-тэй холбоотой мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ дээр яг юу болоод байна? Ягаад Netflix энэ дийлээс гарах болов гэдэг яриагаар эхлэе. За юу болвоо гэсэн чинь хоёлаа 2025 оны 12 сарын 5-нд буюу тий одоор нэг 4 сарын өмнө бол Netflix гинт Warner Bros Discovery гэдэг компаниг Warner Bros Discovery гэдэг чинь одоо дотроо нөгөө HBO Max, Warner Bros тий Harry Potter тэр бүгдийг эзэмшдэг энэ том компаниг бол 83 тэрбум доллараар худалдаж авна гэдэг ийм шийдвэр гарсан. За тэгээ энэ шийдвэр гарснаас хойш ерөнхийдөө бол нэлээд олон зүйлүүд бол явлаа. За тэгээд 1 сарын 19 буюу энэ оны 1 сарын 19-нд болохоор Netflix за зөвхөн одоо хувьцаа болон зээлийн хэмжээгээр ингэж худалдаж авах байсан бол тэрийг илүү одоо simple болгоод бүгдийн зөвхөн одоо мөнгөөр тий кэшаар ингэж худалдаж авъя гэсэн бас нэг мэдээ бол гарч ирсэн. Яагаад тэгсэн бэ гэхээр яг тухайн үед бол өөр нэг өрсөлдөгч бас худалдаа авч гарч ирсэн. Тэр нь болохоор Paramount гэдэг компани байгаа. Paramount-ийн ард бол нөгөө одоо Ellison гэдэг гэр бүл байгаа. Дэлхий дээр эхний тавд байгаа. Одоо өөрийнхөө хамгийн баян хүмүүсүүдийн эхний тавд орсон гэр бүлийн эхний тавд орсон Ellison гэр бүл болохоор 2 сарын 17-нд бол Warner Bros Discovery компаниг нэг хувьцааг нь $31 үнэлж тэ $110 тэрбум ерөнхийдөө $111 тэрбум худалдаж авах ийм санал гарч ирсэн. Тэрнтэй хажуугаар бас Netflix, Warner Bros Discovery хоёр үнэхээр хоорондоо нийлэх юм бол энэ чинь одоо антитраст тий бас ийм том монополи ишүү асуудалтай бас болж магадгүй гэдэг хууль зүйн яам бас өөрсдөө бол орж ирсэн. Тийм DOJ Department of Justice бас орж ирсэн. За тэгээ ингээд явж идэл ерөнхийдөө за тэгвэл энэ шийдвэрийг бол тий Warner Bros Discovery-гийн одоо хувьцаа эзэмшигчид энэ шийдвэрийг гаргана гэдэг. За тэгээ тэр шийдвэр нь ямар байсан бэ гэхээр ямар ч байсан өндөр дүнтэй дийл нь бол хоцсон. Тэгэхээр
Warner Bros болохоор Paramount-ыг за энэ бол ингээд илүү өндөр дүнтэй 111 тэрбум долларын өндөр дүнтэй юм дийл байна. Тэгэхээр бид нар бол Paramount-тай ерөнхийдөө бол ингээд явахаар шийдвэрээ гаргалаа гэсэн ийм хариу сая гарсан 2 сарын сүүлээр. Тэгсэн чинь тэгээд Paramount болохоор Netflix хугацаа өгсөн. Ажлын 6 өдрөлөө 3 өдрийн хугацаа өгсөн. За тэгээд энэ 3 өдрийн дотор болохоор нэг бол одоо Paramount-ийн 111 тэрбум доллартай тэнцвэл өөрийнхөө офферыг эсвэл одоо BT буюу илүү болгоо гэсэн чинь сая 2 сарын 27-нд буюу Netflix за тэгвэл болио гэд ингээд татгалцсан байна тий. Тэгээд Paramount энэ Warner Bros-ыг авахар болж байна. Илүү дэлгэрүүлээд асууя. Ер нь Netflix-ийн зүгээс бол илүү авах сонирхолтой байсан шүү дээ. Хөдөлж авах сонирхолтой байсан. Тэгээд яагаад энэ тавьсан саналаасаа ухрах болвоо те 111 тэрбум долларыг мэдээж бол өндөр дүнтэй гэж үзсэн нь бол тодорхой. Яагаад ер нь татгалцсан бэ гэдэг дээр жоохон дэлгэрүүлж ярих юм бол. Тий. Чинийс яг үнэ миний бодлоор зүгээр at the end of the day те энэ бол үнийн асуудал. За 83 тэрбум доллараар Netflix бол худалдаж авахд бол энэ бол бас тий сайн худалдаа авалт байна гэж Netflix үзэж байсан бол 83 тэрбум доллароос 111 тэрбум доллар руу хүрэх бол арай өндөр дүнтэй байна гэж харсан учраас ерөнхийдөө бол татгалзах шиг байна. Тэр бол нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор энэ чинь бас өөрийн зээлийн асуудал. Netflix хэрвээ үнэхээр одоо 111 тэрбум доллар руу одоо өөрийнхөө саналыг өсгсөн бол төдийн хэмжээний бас зээл босгох хэрэгтэй. Тэр босгох зээл нь болохоор шинээр 70 тэрбум долларын одоо зээл босгоно гэсэн үг. Тэгэхээр одоо байгаа Netflix чинь одоо өөрөө бас зээлтэй компани шүү дээ тий. Тэгэхээр тэр одоогийн зээлээсээ 5-6 дахин өндөр одоо зээлтэй болно тий. Тэгэхээр өндөр зээлтэй болно гэдэг чинь одоо бас бас төлөх ёстой. Тэгэхээр тэр бол бас хөрөнгө оруулагчдад тий хувьцаа эзэмшигчдад бас тэдүүлэн бас тийм сайн мэдээ бол биш гэж бол харж байсан. Тийм ч учраас Netflix татгалцсан чинь өөрөх нь Netflix-ийн хувьцаа 13%-аар жишээ нь өсөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг баяртай мэдээ байсан. 3-дугаарт Netflix бол өөрөө стриминг компани, тий, стрим хийдэг компани. Тэгэхээр Paramount-ийн яг стрим хийдэг хэсгийг аммаар байгаа байхгүй юу? Тэр нь болохоор HBO. Ер нь HBO-г л аммаар байна. Paramount Warner Bros. Тэг Warner Bros чинь HBO-с гадна бас өөр зөндөө олон одоо нөгөө тийм охин компаниудтай тэднийх нь нэг нь болоо CNN ч юм уу TNT тэднийг бол худалдаж амааргүй байхгүй зөвхөн стриминг тийм. Тэгэхээр энэ бүгдийг ингээд 111 тэрбум доллараар ингээд авчихараа бүгдийг авах хэрэгтэй болчдаг. Тэгэхээр тэр чи ядаргаатай тий. Дараа нь тэднийг нөгөө хэрэггүй бас ассетуудыг буцаагаад бас нөгөө нэг carve out эдэр хийх чинь бас зөндөө ажил болно. 3-дугаар. 4-дугаарт угаасаа тэр нөгөө хууль зүйн яамнаас тэгтээ тэргөө энэ монополисын эсрэг одоо хэрэг гарсан байсан. Тэгэхээр 111 тэрбум доллар буюу түүнээс дээш өндөр санал тавиад одоо мөнгөөр одоо зодоод Warner Bros-ыг худалдаж авсан ч энэ дийл өнөөдөр үнэхээр бий болох уугүй юу гэдэг нь тэгтээ тэрх бас эргэлзээтэй байсан. За тэгээд 5-дугаарт буюу хамгийн сүүлийнх нь шалтгаан болохоор энэ дийлээс хэрвээ татгалцах юм бол гэрээний дагуу Netflix 2.8 тэрбум доллар одоо Warner Bros-аас үнэгүй авч байгаа байхгүй юу? Тэгэхээр 2.8 тэрбум доллартай ингээд аваад ингээд гар авчиж байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө иймэрхүү шатгаануудаас болоод ерөнхийдөө татгалцлаа. Хоёлаа нэг өнгөрсөн дугаарууд дээр ер нь Netflix, Warner Bros хоёр нэгдэх юм бол юу болох талаар ярьж байсан шүү дээ тий. Warner Bros-ийн бүхэл одоо уран бүтээлүүд нэгдүгээрт бол тэр чиглэлийн одоо стриминг зах зээлийн уран бүтээлүүд бол Netflix руу байршиж эхэлнэ гэдэг ч юм уу тийм таамаглалуудыг бол ярьж байсан. Ерөөсөө Paramount, Warner Bros хоёр нэгдэх юм бол гэж ер нь ярьж байгаа юм билээ. Тэгэхээр ер нь цаашид Paramount-ийн үйл ажиллагаа яаж өргөжих вэ? Үйл ажиллагаа нь хэрхэх вэ талаар. За Paramount-ийн арт Ellison Family-гээд түрүү хоёлаа ярьсан. Ellison бол өөрөө Oracle-ыг одоо эзэмшиж байгаа тий Америкт дэлхийд одоо эхний 5-д орж байгаа баян залуу байна. Хүүн болохоор яг энэ одоо медиа бизнесийн ерөнхийдөө хариуцаад ингээд явж байгаа. За тэгээд энэ Ellison-ы гэр бүл одоо ингээд ерөнхийдөө Америкийн хамгийн том медиа компани гэр бүл болж хувирлаа гэж хүмүүс харж байна. Энэ диилийн дараа. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр яг энэ одоо кино хийдэг энэ фильм студиогийн салбартаа бол одоо Warner Bros
худалдаж аваад өөрөө тэгээ Paramount Pictures-тэй ингээ нийлээд ерөнхийдөө хамгийн том Hollywood-ыг бий болгож байна. Ерөнхийдөө Hollywood мэдээ фильм студио нэгдүгээрт. Хоёрдугаарт стриминг дээр болохоор Paramount Plus гэдэг байгаа. Тэрэн дээр нэмдэг нь HBO-г ингээд худалдаж авлаа тий. За тэгээд мэдээ news салбар дээр болохоор CBS News тэгээд CNN-тэй бас олж байна. CNN болохоор энэ хинээс орж ирж байна. Warner Bros. Тэгээ CNN-ийг би нэлээд үздэг. CNN ч нууг нь илүү одоо нөгөө left талтай байхгүй юу. Тэгээд одоо сүүлийн 7 хоног аль хэдийн хамаагүй бүр шал өөр болсон. Шууд right болоод эхэлж байгаа байхгүй юу. Тэр бас надад айгүй сонирхолтой санагдсан. За тэгээ social media гэсэн чинь нөгөө TikTok. Америкийн TikTok чинь өнөөдөр одоо Paramount дотор байгаа байхгүй юу. Яагаад гэвэл Larry Ellison худалдаж авсан шүү дээ. Тэр TikTok хүртэл тэр одоо дотор явж байна тий. За тэгээ TikTok-ийн артлынх нь тэр бүх дата өнөөдөр хэн дээр байна? Oracle дээр байгаа. Ингээ. За тий. Спортсууд гэхээр CBS Sports, TNT Sports тий. Одоо чиний нөгөө чиний ч гэж Америкуудын одоо үзэх дуртай NBA, MLB, NFL, March Madness тэр бүгд өнөөдөр Ellison-гийн гэр бүлийн дор орлоо ингээд. Ерөнхийдөө маш том юм empire ерөнхийдөө үүсгэж байна. За гэхдээ нэг юм хэлмээр байна. Энэ худалдаа авалтыг хийхин тулд Paramount ч гэсэн маш их хэмжээний одоо зээлээр худалдаа авалт хийсэн тий. Миний харснаар бол 79 тэрбум доллараар 79 тэрбум долларын зээл авч байгаа байхгүй юу? Зээл аавна гэдэг чинь өнөөдөр юу гэсэн үг вэ? Тэр зээлээ тодорхой хэмжээнд буцааж төлөх ёстой үстэй. Тэрийг яаж төлөх вэхээр хоёр аргаар төлнө. Нэг нь болохоор энэ хоёр нэгдсэн компани нэлээд олон одоо хүмүүсүүдийг хална гэж энэ бол харагдаж байгаа. Тэгэхээр нэг өөрийнхөө одоо операц буюу цомготох нь операшныг илүү efficient болгохын тулд маш их цомготгол явна гэж. Тэгэхээр тэрийг бол хоёулаас анзаараа юу болох нь те. Нэгдүгээр, хоёрдугаар болохоор үнийн өсөлт. Тэр нь болохоор HBO, Paramount Plus хоёрыг угаасаа нэгтгэнгээд мэдээ гаргацсан байгаа. Тэгээ тэр дотор зөндөө олон тайтлуудыг орно. За тэгээд тэрнтэйгээ ахуулаад одоо эцсийн хэрэглэгчийн үн өснөө гэж харж байна да. Subscription өсгөндөө. Аха. Тэгэхэд нэг юм асуучих. Таасаа хэллээ. Ер нь LS1 гэр бүл дээр ийм их төлбөр одоо төвлөрч байна. Paramount дээр ийм их үйл ажиллагааны төвлөрч байна гэд маш томоохон компаниудыг дурдлаа. Энэ чинь энэ худалдаа авалтан дээр DOJ юм ярихгүй байсан юм уу? За яг зөв. DOJ юм ярьж байна. За тэгээд эн чинь болохоор Калифорниа мужийн одоо шүүхтэр байх дийл юм шиг байлээ. Тэгээд тэр Калифорниа мужийн governor болохоор энэ бол ийм дууссан дийл ерөөсөө биш шүү гэд ер нь бол тэгж илээ. Тэгэхээр энэ дээр бол DOJ оролцсон. За тэгтээ яг хуу Paramount бол Netflix-тэй ингээд харьцуулах юм бол хамаагүй одоо бага түвшний тий. Яг энэ стриминг war дээр бол миний бодлоор DOJ тийм том хэмжээний хориг бол Netflix-тэй харьцуулахад бол тавьж чадахгүй гэж би бол харж байгаа. Тэгтээ бусад зүйлүүд байна тий. Одоо түрүү хойл ярьсан Hollywood байна, social media байна. За тэгээд нөгөө нэг news байна тий. Одоо за спортс байна. Тэгээд энэ бусад нөгөө давхаргууд дээр бас ямар шүү бас тийм шийдрүүд гарах нь тэрийг бүгдээрээ харах нь дээ тий. Энэ 7 хоногийн мэдээ маань ингээд энэ 7 хоногийн дугаар маань дуусж байна. Тэгээд баярлалаа. За тэгээд дараа 7 хоног бас гол комент бичээрэй те. За өөрсдийнхөө үзэл бодлыг. Яг үнэ. За тэгвэл дараагийн 7 хоног. Окей. За баярлалаа. Бай бай.